За сайн байцгаана уу манай ойр сайн буюу одоо манай хийм ахуйтай одоо ихэр жинлүүр тэгээ хумхын ордныхан байгаа. За энэ ордныхан маань одоо хийм ахуйтай буюу ойр саянд хамаарагддаг ийм ордод байгаа. За энэ ордныханд маань одоо хэн эсвэл юу одоо таныг зорино ирж байна гэсэн ийм тайлбартай уншлага эхэлж байна. За эндээс харахад одоо манай ойр саяныхан бол одоо тун амжилттай байхаар харагдаж байна тийм ээ. За энд бол одоо өнгөрсөнд одоо байсан одоо драма тийм ээ, үл ойлголцол тийм ээ гэх мэтчлэн ийм асуудлууд одоо ард хоцорч одоо тэгээд амжилтыг олсон ийм харагдаж байна. За энэ дээр одоо хэлэхэд одоо жишээлх юм бол олон санаа байсан харагдаж байна л та тийм ээ. За магадгүй ухаалаг хүмүүстэй бизнес партнертай маргалдах тийм ээ. За энэ дундаас одоо санал бодлоо олж авсан тийм ээ. Эсвэл одоо санаа авсан ажил одоо бүтэмжтэй болсон, сайн төлөвлөсөн ажил одоо үр шимээ өгсөн ийм байх гэж байна. Тэгээд би энэ дээр бол ингэж хэлэх гэж байна л да. Хин бас юу бүгдөө одоо манай ойр саяныханд ирсэн ийм харагдаж байна тий. За юу гэдэг дээр одоо эд хөрөнгө ирсэн харагдаж байна тийм ээ. За бизнес маш их амжилттай. Энэ бизнесийг бол одоо маш сайн төлөвлөсөн ийм байдал харагдаж байна. За тэгээ энэ дээр бас хэлэхэд одоо энд бас бус хүмүүс одоо танд тусламж үзүүлсэн тийм ээ. Энэ дээр би аавч нээж магадгүй гэж бодож байна тийм ээ. За тэгээ энэ хүн одоо эсвэл бол одоо таны харахгүй байгаа зүйлийг харж танд одоо ойлгуулсан ч юм уу. Эсвэл одоо танд тусламжийн гараа сунгасан. Одоо жишээлх юм бол одоо энд ингэж харагдаж байна л да. Одоо таны одоо хамтарсан хамтрагч чинь буруу байгааг олж харсан. Эсвэл бол одоо таны гацаад байсан гацаа гаргаж өгсөн. Тийм ээ. За нэг юм болох гээд бүх юм нь ингээ сайхан бүрдээд гэвч нэг юм дээр хүн гацдаг штэ. Юу юм мэдэхгүй нэг л болж өгөхгүй байгаад байдаг. Ийм юм дээр бас тусалсан байх магадлал одоо өндөр байна. За мөн одоо маш их одоо баяр баясгалан сэтгэл ханамж харагдаж байна. За би энэ дээр бол одоо таныг сэтгэл сэргээсэн сайхан хайр сэтгэлтэй эсвэл юм сайхан хүнтэй очирсан болоо гэж харж байна тийм ээ. Учраагүй бол учирна тийм ээ. За энэ хүн бол одоо well established гэдэг штеп тийм ээ. Маш их одоо доктор суушилтай одоо өөрөөс чинь жоохон ахмаг насны тийм ээ. Ажил амьдрал нь тогтчихсон ийм сайхан хүн байх гэдэг. За энэ хүнтэй та одоо ажил дээрээ юм уу тийм ээ хамт бизнес эрхэлж байгаад ч юм уу танилцсан бизнесийн партнер ч юм уу тийм ээ. За иймэрхүү сайхан хүн байх гэдэг нэр юм хамаагүй тийм ээ. За мөн одоо за энэ сайтар төлөвлөсөн бизнес бол одоо үр ашигтай. Та одоо аль хэзээ одоо үрээ суулгачихсан одоо хурааж авах ийм процесст орцсон харагдаж байна л та тий. За энэ одоо энэ эхлүүлсэн байгаа ажил бол одоо танд маш сайхан. Энэ одоо зарим нэгд нь одоо шин санаа, шин ажил харагдаж байна. Энэ бол сайхан үр ашигаа өгсөн таныг одоо тун сайхан одоо харагдаж байна. Мөнгө харагдаж байна тийм ээ. Энэ бол үр шимээ өгөхний та ихээхэн ургац хураахны за ийм сайхан мэдээ байна. За мөн одоо энэ rational decision гаргахаас одоо болгоомжлоорой тийм ээ. Юу гэдгийг дутуу дулмаг бодсон санаа одоо юу гэдгийг тий дутуу дулмаг ажил хийхээс татгалзаарай тийм ээ. Эргэж нэг хараарай зарим нэг нь. За зарим нэг нь бол одоо
эндээс одоо энэ маргаанаас бас энэ драманаас одоо сайхан санааг олж авсан харагдаж байна. За энэ сайхан зүйлийн хажуугаар одоо та одоо бас нэг жоохон сэтгэл гонсгоор байгаад байгаа юм харагдаж байна тийм ээ. Эсвэл одоо мөнгө байгаа зүйлдээ сэтгэл ханахгүй байгаа байдал. За энэ дээр би бас одоо байгаа зүйлдээ сэтгэл ханаарай, бас хийж байгаа зүйлдээ бас жоохон хайрыг шингээгээрэй гэсэн ийм мессеж байна. Мөн одоо ийм сайхан юм сайхан бүтэмжтэй болвол ямар нэг хэмжээгээр одоо хүмүүст жоохон бага зэргийг одоо гаргах тэг тусламжийн гараа сунгах нэг жижиг одоо гаргавал одоо өшөө бас таны wealth одоо таны мөнгө санхүү нэмэгдэх тийм ээ, улам их тэр нь одоо хэд дахин одоо нэмэгдэж буцаж өөрт чинь ирэх ийм нэг сонин ийм үе байгаад байна. За энийг одоо юу гэж хүлээж авахыг өөртөө мэдээрэй. За ийм байна. За ингээд тун сайхан мэдээтэй. За манай айр саяныханд одоо хайр сэтгэл ирэх нь мөн одоо сайхан эд хөрөнгө ирэх нь, за ийм сайхан зүйлсүүд ирэх нь байна. За ингээд миний видеонууд таалагддаг бол та бүхэн одоо лайк та subscribe хийгээрэй. Таны энергийг илүү хүлээж авахд бас илтгэх юм шүү. Мөн одоо миний энэ мессежнууд одоо бүгдэнд нь хамаарахгүй шүү тийм ээ. За ингээд та бүхэндээ аз жаргал хүсье. Баярлалаа.